гэж нэг амлаач нэг гэж. хүмүүс гоё бас үзээд хөрх үзэлттэй лээ. Тэгэхээр үзээд бас санаа аваад хийж идэх баха. Ер нь санаа авч байгаа. Яг л олон гэртээ сууж байгаа ээжүүд ингээ хөрх өө энэ хоёр ингээд болж илээ шүү дээ. Энэ хоёр ингээд нарсандаа хал тавиад тэгж байгаа шүү дээ. За оройр сэрчилгаанда бэлэн үү? Бэлэн. Юу вэ? Чи бэлэн үү? Өнөөдөр нэг хоёрыг хийнэ. Харин тийм. Дөрөв бүтээгдэхүүнийхээ хоёрыг явъя да. Дөрүүлэнгээр нь яваад арьс бүр янзын гоё байна. Өнөөдөр нэг хоёроор нь явчих. Энд чинь заавал нэг нөгөө гар бариад бугуу барина гэдэг шиг найз нь эхлээл 4 оройн 4 комаас эхэлжсэн аа. Одоо энэ 4-ийнхээ үр дүн үзээд эхлэнгүүтээ шууд шунаад абсолют руу орох. Энийг өөр тоож махгүй юм шүү. Хоёрыг л хэрэглэнэ гэж залхуу. Ер нь бол яг нөгөө хоёр нь одоо зөөлөн гоожуулагч тэгээд хуулдаг маск болохоор өдөр болгон тавих шаардлагагүй л дээ. Харин энэ deep cleanser буюу энэ тосон цэвэрлэгч тэгээ хөөсөн цэвэрлэгч хоёрыг бол үнэхээр ямар ч хүмүүс хэрэглээд би олстой бүх монголчууд эрэгтэй эмэгтэйг хэрэглээсэй гэж бодож байна. Үнэхээр хураашуулахгүй бүр маш болбороо гоё ялгаад байгаа байхгүй юу? Нүүр цэвэрлэх юм амархан гэдгийг их удаан ойлгоогүй явсан байх шүү. Нөгөө найзаа хөөсөөрөө цэвэрлээд хөөсөөрөө угаачлаа. Найзаас хөөсөөрөө угаачлаа. Deep cleanser тосон цэвэрлэгчээрээ цэвэрлээд хөөсөөрөө угаачлаа. Одоо гэлзэлт болсон шүү дээ. Аха. Тэгээд найз нь тэр мист амар таалагдсан. Аха. Бид чинь аяга хуурай эртээ суран цагтаа учраас гараар жоохон байж байгаа юм хуурайшаад гэдэг хуурайшсан юм ядарсан мэдрэмж авдаг штэ. Тэр үед мистэ гаргаж ирээд цацгаар арьс аймагас сэргээд арьсаараа нөгөө би өмнө нь шимтгийдээ бид авах боломжтой. Тийм учраас эртээр үеэс монголчууд хүүхдүүдээ арьсаар нь хахлаан дэмждэг байсан. Арьсаар нь шимтгийдээ байсан шингээдэг байсан гэдэг шиг. Бид яг тодорхой хэмжээнд бид арьс үсчээд юм байл та. Үсдэг. Шимтгийдээ өсөөд ингэ ядардаг. Тэр үед нэг мистэ цацгаар сэргээгээд арьсаа хоолж байгаа гэсэн. Мист бол хамгийн хурдан мөртлөө их гоё яг зуршил болохоор тий. Харин тийм. Тэгээд аваа явж байгаа хөнгөн болохоор хүндээ хийгээл тэгэл аваа. Тийм. Тэжээс гоё санаа шүү. Би одоо мистэндээс уусаад дуралцсан зүгнийхээ хажуудлын гэр манд байнга мистэ хийгээл гаргаж ирэл цацаа. Гоё мистүүд юм л шүү тий. 3 мисттэй тосон сүүн гэдэг. Тийм. Ер нь 4 мист гэлээ. Тэгээд 3 секунд гэсэн. Тэр нь 3 секундын дотор шингэн. Айгуу хурдан. Тэр нь хамгийн үнэтэй юм билээ мист дотроос. Тэгээд дараа нь энэ хувьд хамгийн үнэтэй 3 секундын мист. Тэгээд дараагийн ямааны сүтээ мист буюу нөгөө ямааны сүнс гаргаж авах учраас маш нарийн технологиор. Тэгээд дараагийнх нь нөгөө тосон мист. Монгол мэрчтэй сурамсгалтай хүмүүст илүү тохирсон удаан шингэлттэй. Ижигчлээ удаан барина. Дараагийнх нөгөө сарнаатай мист байсан шүү дээ. Тэр шинэ жил өгж бас давхар чигшүүлэх зорилготой. Тэр сарнаатай мист нь зүгээр л сарнаа өмсдөө. Найзны өчигдөр бодлоо ярьсан юм аа. Манай найз гэс өөрөө аппликейшн татаад өөр дээр захиалга хийсэн. Өөрт нь сайн байхгүй да. Удахгүй тэр нь цалин болоод орчих штэ гэж хэлжсэн. Тэр чинь бас надад цалин болоод орчиж байгаа. Миний дээдлийн үнд цалин болоод орчиж байгаа. Тэгэх тийм болохоор л тий бид нэр ингээд нэгэндээ хэлж өгөөд ийм гоё боломжийг хэлж өгöd байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр их гоё надад нэг их захиалга хийлээ. Тэгээ тэр их надад захиалга хийхэд би ингэж бодож байгаа байхгүй юу? Надаас шампунь ангижруулагч хоёр авъя гэдэг. Тэр ихтэй маргааш уулзахаараа би бүр тэгж хэлээ гэж бодоод байгаа. Та надад захиалж болно яг хөө надад цалин болоод орчин. Гэхдээ маш easy амархан та аппликейшны татал нэрээ бүртгүүлээд өөр дээрээ захиалга хийчих. Тэнгүүд танд нөгөөд чинь дараа нь хэсэг хугацааны дараа цалиндээ нэмэгдэж жагаад цалин бол орчин. Тэгээд таныг бүртгүүлсэн надад цалин бол орчин. Миний дээр байгаа хүмүүс цалин бол орчин. Ингээ маш олон монголчуудыг та өөрийн мэдлэгүй гэж хэлнэ шүү дээ. Тэгэж бас ингээ ийм гоё солонгосын энэ системийг ашиглаж болохоор байгаа байхгүй юу? Тийш дээ. Ярэ тийм биш дээ. Би ягаад тэрийг бодож байгаагүй юм бол найз нь бол тэр талаа бодож байгаагүй юм биш үү? Тэгэхээр заавал чи тэр хүний одоо тэр захиалгыг аваад хүргэж өгөхөөс илүүтэй хэрвээ ингээд чин сэтгэлээсээ зөв мэдээлэл хүргэх юм бол тэр хүн оноотой. Чи оноотой. Чиний дээр байгаа хүн оноотой. Ингээд бүгд шатаанда оноотой. Тэр хүмүүс ингээ гоё брэнд гэдгийг мэдээд шууд надад ерөн бол 200 гаруй мянган төгрөгийн захиалга хийж байгаа байхгүй юу? Тэгээд тэр мөнгө чинь өөрт нь ингээд тодорхой хувь нь буцаад төдөлгөө орчуул гоё штэ. Тэгэхээр би энэ гоё боломжийг маргааш шилж өгөндөө. Тэгээд тэр нэх олон шат амжилттай биш те. Зөв нэг аппликейшн юу байлаа? Татлаа. Тэгээд бүртгэхийн би нүдэн дээр өөрөө үзүүлэх чинь. Тэгээд би нэрний гоё мэлмээ санагдчихлаа. Одоо ингээд яагаад ийм амархан байсан бэ гэхээр бид бүхэн атомыг бүртгүүлэхэд танаас ямар нэгэн нөхцөл шаардахгүй. Заавал бодлуулалт хийж шаардахгүй. Ямар ч мөнгө авахгүй, хураамж авахгүй. Бүхэн та бүтээгдэхүүнээ хэрэглэдэг өөрийнхөө дэлгүүрийг чанартай бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрээр сольчихвол гэж байгаа. Тэгэхээр та анх бүртгүүлэхдээ таны ямар нэгэн хураамж төлөхгүй. Тэгээд яг гоо тухайн бүртгэлийг харин амтай байлгахын тулд 6 сар тутамдаа нэг гэрийнхаа хэрэгцээний эдгээр аваад явж яхад таны ID хадгалагдана. За ID хадгалагдах яагаад чухал вэ гэдгийг би дараагийн
бичлэгээр бүх монголчуудтай хэлхийг хүссэн. Бас миний атомыг сонгох болсон өнөө үр хөвгүүдэд өвлөгддөг гэдгээс илүү бас маш чухал гоё нэг юм санаа өөр ямар ч системийн орлогыг одоо чад танд санал болгож байгаа компаниудад байхгүй тийм нэг гоё зүйл энд байгаа. Эрдэнэ шиг гоё зүйл. Би тэрийг танилцуулж гэж бодож байна. Дараагийн бичлэгээр. Өнөөдөр л хангалттай гоё мэдээлэл өгсөн гэж бодож байна тийм. Та ийм гоё брендийг хэрэглэхдээ зүгээр л та аппликейшны татаад бүртгүүл. Тэгэл та өөр дээрээ тэр бүртгэлтэй нэр дээрээ ингээд юу судалж авсан бараагаа ингээд сануулад авах нь шүү дээ. Тэгэхэд л танд бодох цалин ороод ирнэ. Тэгэхээр бид нар Facebook-ыг татаж аваад Facebook-ыг өдөр тутамдаа хэрэглэдэг шиг яг энэ манай Atomy Mobile гэдэг аппликейшнийг татаж аваад өдөр тутамдаа Facebook шиг хэрэглэх юм бол та маш их хэрэгтэй мэдээллүүдээ авах болно. Тэгэд явандаа бараг өдөрт байнга хэрэглэдэг нөгөө аппликейшны нөгөө шагсаалт гарч ирдэг штэ. Одоо миний бараг Atomy болсон. Харин тийм. Арч харна, гоё шинэ бүтээгдэхүүн юу байна харна. Тэгээд тэр дотор маш гоё сургалтын файлууд байдаг. Ингээ өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө хэрхэн сэтгэл санааны хувьд, зорилго мөрөөдлийн хувьд, амь амьдралын хувьд өөрийнхөө галыг хэрхэн асаах уу те? Яаж мөрөөдөл зорилгодоо хүрэх үү? Мөрөөдөлдөө хүрэх 8 алхам, өөрийгөө хөгжүүлэх 8 зарчим гэл. Тийм хэлтэй солонгос хэлтэй бол бүр энэ арьс марсны янз янзын бүр мэрэгжлийн хичээлүүд байдаг гэсэн чинь. Тийм Монгол хэлээр хүртэл байгаа. Тэр Монгол хэлээр хүртэл байгаа. Тэгэхээр нэг тэр монгол хэлээр тайлбарлсан орчуулсан хичээлийг орсон хүн амар чин сэтгэлээс яг нэг юм жүжигчин орчуулсан юм шиг заяа ингээд өргөлт тэр ингээд дуу намсж байгаа сэтгэлийн хөдлөл мэдлэл нь бүр амар гоё бүр амар тэр нөгөө одоо зөвөр нөгөө орчуулгын цаал дуу оруулж байгаа хүн нь. Тийм. Тэр дуу оруулж байгаа хүнд нь би баг нэрээ баярлаа гэж хэлмээр кино үзэж байгаа юм шиг заяа. Эсвэл нэг юм том драмын баг юм. Тэр үндэсний телевизийн нэмэлтээр дуу оруулагч олон жил дуу оруулсан ахлаа л дээ. Тэгээ тэр ахыг би гэж бодсон шүү дээ. Тэр ахыг би энэ ямар гоё юм бэ? Бүр ийм ингээд одоо яг ерөнхийлөгчийн яриа мэрэг орчуулж байгаа шүү дээ. Дуу оруулж байгаа шүү дээ. Ингээд дуу оруулангаас амар олон юм ойлгож авч яадаг байх та. Би Atomix-тэй хийгээ бужигнуулаад тест ийм гоё юм байна гэж бүр бодтлоо дуу оруулж байгаа шүү тэр чинь. Тийм яагаад тэгэхээр тэр яг Бакангел гэдэг ерөнхийлөгчийн хичээлүүд нь бүр яг огшоогоод идэг амир чинь. Би бүр яг тусгасан. Тэгээд нэг удаагийн хичээл нэг 20 минутаас 30 минутын хугацаанд болохоор чивчээ зүгээд автобусанд явж байхдаа ч юм уу гадаар явж байхдаа сонсоход хангалттай. Тэгээд айгу сонирхолтой. Бичлэг нь эхлэхээс дуусах хүртэл огшоо. Дундуур нь гацаж заримдаа хүмүүс үүдээд ингээд бичлэг зогсоодог штэ. Тэгэхгүй амлыг. Бичлэгүүд үзээсэй те. За чи арьс арчилгааныхаа юун дээр явж байна? Бүгд туссан. 6 бүтээгдэхүүн чинь цагаан болохоор жоох юм аа гэж. Жоох юм аа. Нэг өмнөд нь татаалаад гэлээс ядаад байх юм те ерөн бол ингээл чижилсэн. За энэ яраас гэл. Тий. Юуса яг нэг хайцганы дараалалаа юм билээ чи анзаарч нөө. Яг ингээд дараалалаа явчихж байгаас тэгээд хоёр орол айгу ойлгомжтой юм лээ. Цэцлээд ташаал байхгүй. Тэгээс нөгөө хүүхдүүд аваад ийштэй шишээдчихвэ гэдэг ерөөдөө хайрцагт натуулаад. Хайрцагт натуулж ийсэн аа. Орой болгон хайрцагнаас нахгүй бас цаг зарцуулаад байгаа юм шиг санагдаад. За хоёлаа нэг нэг та мессеж нэг хийжээ. Хүмүүс гоё бас үзээд хөрх үзэлттэй лээ. Тэгэхээр үзээд бас санаа аваад хийж идэг баха. Ер нь санаа авч байгаа. Би бол олон гэртээ сууж байгаа ээжүүд ингээ хөрх өө энэ хоёр ингээд болж илээ шүү дээ. Энэ хоёр шиг ингээд арьсандаа анхаарал тавья гэж тэгж байгаа гэж бодож байгаа. Тэр одоо зориг шүү дээ. Нүгэр ам халаа орж байгаа зарим гоё. Нүрнийг тасгал гэсэн үг шүү дээ. За баярлалаа. Коллагеныг нийлж үлчлээ. Арьсаа тижээчлээ, хувцалчлаа. Том тийм. За. Зүгээр нэг зүгээр бичлэгэнд орсон ч болно. За. Миний яг зүгээр л зөвхөндөө хөрөнгө оруулах хэрэгтэй юм байна л гэж ойлгосон. Одоо ингээ бахан хөрөнгө оруулаад ард нь ингээ гоншмаас сууж байгаа тийм. Зөвхөндөө хөрөнгө оруулах хэрэгтэй юм байна гэсэн чинь яг зөв.